Бүгдийн амгалан айлтгая. Орчин жидун а тэгчин дүүвийн дэн риг өргөжлүүлээд бид нар өчтөр юу яриа зогссон бэ гэхээр а Симзамба одоо бол Симзамба наарэ гэд гарсан шүү дээ, тийм ээ. Дугуйны чөдөгдөн чэсүжин гавсуу жансам жүсүнбин жүжи Сим дэндун тэгчин дүүвийн раншин найрагсуу дэм баалаа. Раншин найраг дүжээсүүдд би Симзамба наарэ гэсэн юм уу. Тэгээ Симзамба нар бол юу гэж байгаа вэ гэхээр аа дэлгэв донсол нянангийн одоо лүн татаад тийм ээ. Энэ галдэ чөжийн риг нид ина хамжид ригла найварж үрдэ дэни жир найва юм би чироо тийм ээ. Тэгэхээр бол тэгчин дүү дэ раншин найраг чөгийн ин гэдэг бол бүгдэнд нь бол тэгээ чөжийн ин өөрөө риг юм бол эн чинь бүгдэнд нь байгаа шүү дээ. Нянтойдж байгаа, аранжилдж байгаа, тэгчин байгаа. Тийм ээ. Жир найва юм би. Тэгээд дэлгэв донсолд үглээ. Онааны дийзэ дэни жир найва юм биш. Жанчуусэн ба хоноо маянно нимбин жива ломамбин ор тогоо сүнэ шис. Тэгээд Симзамба бол ийм бодолтой тийм ээ. Ингээд чөжийн риг юм бол энэ чинь маш шалгаа баг. Зөвхөн тэгчин дүүи дэн гэдэг тэгээд Жанчуусэн ба хүн байгаа гэдэг харахгүй тийм ээ. Тавьж байгаа энэ зүйл чинь бүгдэнд нь байгаа. Бүгдэнд нь жир найва учраас бол чинь хүн одоо Жанчуусэн ба хоноо биш вэ шүү дээ. Тийм ээ. За тэгэхээр бол юу гэсэн бэлээ? Симзамба бол эн чинь зөвхөн одоо Жанчуусэн ба хоноо биш вэ шүү дээ. Гурвууланд нь байна гэдэг. Тэгэхээр аранлаг бол юу гэсэн танжир дамбуул амчаавартал Жансам жүсүмжин жүжи Сим дондон тэгчин дүүвидэ раншин найраг гэсэн тийм ээ. Дүүвидэ раншин найраг. Тэгжин сүмгэн гансаглаа жир найжаа нянтой ловын Сим дондон нянтой дүүвидэ раншин найраг. Аранжлын одоо Сим дондон бол аранжлын тэр дэн раншин найраг болно. Жанчуусэнбийн Сим дондон бол Жансамжийн дүүвидэ раншин найраг ноо гэсэн тийм ээ. За энэ ингээд бол ийм яриа болоод дууссан шүү дээ тийм ээ. Тэгээд нянтой дүүвидэ раншин найраг энд тийм нянтой ловын одоо гансгийн Сим дэндун жөөжин нянтой дүүвидэ раншин найраг эндэ нянтой ловын Симжи чойн ганшиг нянтой дүүвийн динши жидвич огманила ян дэшин жавтай тийм ээ. Аранжил дээр ч мөн саяных шиг Жансам дээр Жанчуусэн ба дээр ч гэсэн мөн адилхан өөр өөрийнх нь тэр Сим дэндун бол өөр өөрийнх нь юу дүүвидэ риг болно гэж ингэж. За дэдэр мөн нянанла дэдэр мегвана агуин чойномжин жүржурва дэдэр риг имбурж одва дэни дэр хажаан талва жидэ цолвурж жэдан дэлба дэр ян гэж. За мөн дэлгэв донсолч гэсэн дэдэр нянтойжин тэгва ласуугын догвир римжис гэсэн байгаа. Энэ саа бол байхгүй шүү та юу энэ байх шүү. Догвир римжи мегва дэшэнду агуин чö догвор жавэчэр чөжи ин жуин овор намбар жогвын гоно риг нийтүү таны догсоо шээсүн гэж шээсүн. За энэ догвир римжи мегва гэдэг нь бол ламжир юм ба. Ламримжи мегва гэсэн ламжир юм ба. Тийм ээ. Жидар нянтой тэгва лаасуугийн ламжир юм ба. Мегва дэшэндүү агуин чö догвор жавэчэр чөжи ин жуин овор намбар жогвын гоно риг нийтүү таны догсоо шээсүн. За химэн зэрлэлсэн гэж. За эдгээр нь бол дэдэгний донжи товжи зэлэн ин ла гэж. Тэ. Юу гэсэн үг гэхээр зүй ёсны асуулт та гэж. Нэг ёсонд тэ. Зүй ёсны асуулт тавьсан. Эн дээр нь бол одоо
харилцсан одоо тийм ээ одоо мэтгэлцээд одоо тул тавиад тэн дээр нь одоо хариулт өгч ийм нэг өсөндөө энгийнээр хэлбэл яа харахгүй асуух нь бол аргагүй зүй ёсны асуулт. Тэн дээр нь тэр асуултанд одоо хариулж байгаа ийм хариулт юм аа. Донжис товжин золин янлаас зацигги симби вандууж байна гэдэг. Зациггис симби вандууж байна гэдэг нь ондогжингийн заваанд байгаа үгээрээ болвол тийм ээ үгний дагуу болвол зацигги симби вандууж байна хоонаарэ гэж. Хоонаарэ гэдэг нь хэн блэ? Сим замбаа шүү дээ. Энийг сайн ялгаж шүү дээ. Одоо бол анханасаа энэ хэсэг маань эхлэхдээ сим замбаа наарэ гэсэн шүү дээ. Тэгээ хариулт өгөхөөр эргээд асууж байгаа одоо хүн чинь хэн байх вэ гэхээр сим замбаа байж таараа шүү дээ. Тэгэхээр энэ хоонаарэ гэдэг нь бол сим замбаа шүү дээ. Хоонаарэ гэдэг нь хэн бэ гэвэл сим замбаа. За сим замбаа юу гэж юм гэхээр раншин найраглаа. Дийний нянтойжи раншин найраг. Дийний ранжилжи раншин найраг. Дийний тэгчингийн раншин найрагжээ сүмжи ява битээ бартаал. Дима мабамби синги чуин раншин найраг ганшиг чөжи янлан овоо миндавын ява митэ бичрэр гэж. За энэ бол үнэхэрийн одоо зөв асуулт байна. За нэгдүгээрт бол ондогжингийн заваагаар болвол завааныхаа одоо тийм ээ үгээрээ болвол энэ одоо раншин найраг дотор энэ нь янтойгийнх, энэ нь аранжлынх, энэ нь одоо тэгчингийн раншин найраг гэж бол ингэж гурав ялгаагүй байна. Нэгдүгээр гурав ялгаагүй. Ялгаагүй. Ингэж ялгах нь бас буруу. Тийм ээ ялгах нь буруу. Одоо энгийнээр ярив шүү дээ. Одоо зүгээр гар яриагаар ярьж байгаа юм шиг ярив. Дима мабамби синги чоин раншин найраг ганшиг тийм ээ. Дима мабамба гэдэг нь одоо энэ сэтгэлийн одоо хэрийг хичээгүй байгаа гэсэн, арилгаагүй байгаа гэсэн үг шүү дээ. Ингээ өсөндөө Нисванис мэдтгүүний түүхээр одоо Нисванис энтер байгаа. Энэ сэтгэлийн одоо хоосон чанар. Энэ сэтгэлийн хоосон чанар бол өөрөө раншин найраг. Өгөөд тэр хоосон чанар гэдэгт нь бол ямар ч одоо мөн чанарынхаа үүднээс бол ялгаа байхгүй шүү дээ. Тийм учраас бол ингэж одоо нянтойгийн раншин найраг. Тийм ээ нянтойгийн синги чуин нянтойгийн раншин найраг. Аранжлын синги чуин аранжлын одоо раншин найраг. Тэгээд ранжил дүйдэн раншин найраг. Жанчуу симбийн синги чуинид бол жанчуу симбийн одоо раншин найраг. Ингэж одоо риг гэж ингэж ялгах нь бол буруу. Ингэж. Тэгэхээр хоосон чанар гэдэг бол одоо үзэхээр бол илүү тодорхой болдог. Ер нь бол өмнө нь ч гэсэн бид нар бас ярьж байсан тийм ээ. Хоосон чанар бол өөрөө мөн чанар нь өөрчлөгдөхгүй, хувирж өөрчлөгдөхгүй зүйл учраас ямар ч ялгаа байхгүй. Гадаа байгаа элсний ширхэг бүр хоосон чанар. Тэр элсний ширхэг бүрийн хоосон чанар бидний одоо таны миний сэтгэлийн хоосон чанар бурхны одоо бурхан өөрөө хоосон чанартай. Тэр бурхны хоосон чанар ч гэсэн бүгд ялгаа баг. Хамжид рожиг ба гэдэг шүү дээ. Бүгдэд нь бол нэг амт. Ямар ч ялгаа байхгүй. Хоосон чанарынхаа талаас бол хоосон чанар гэдэг бол нэг л зүйл. Ямар ч ялгаа баг. Ямар ч ялгаа баг. Тийм учраас юу гэдгийг хоосон чанарынхаа үүднээс ямар ч ялгаа байхгүй болохоор энэ нянтойгийн раншин найраг, энэ аранжлынх, энэ одоо жанчуу симбийн одоо риг энтер гэж бол ингэж гурав одоо ялгүй тийм ээ хоосон чанар буюу чоин гэдэг байгаа шүү түүнийг хэлж байгаа шүү дээ. Сэтгэлийн одоо тэр мөн чанар. Чоинла овоо миндавын ява митэ бичэр шана гэж тийм ээ. Их юм бол дэн заавар. Тийм ээ тэгэхээр үнэхэрийн одоо зүй ёсны асуудал байгаа зү бас. Тэнгүүт юу гэж байна? Заваанд юу гэсэн ондогжингийн заваанд Жожи янла ермичэр ригний тадад румай гэж. Тийм ээ. За тэгээд Жожи янла бол ялгал байхгүй, ява байхгүй. Жожи энэ хоосон чанарт бол ялгал байна. Ригний тадад румай гэдэг нь риг буюу одоо нянтойгийн риг, аранжлын риг, тэгчингийн риг гэж ингэж тусад нь ингэж болвол талгаж одоо болохгүй гэж ингэж одоо хэлж байна л да. Энэ хэн хэлж байгаа вэ? Симзамба хэлж байгаа. Симзамба. Ригний тадад румайн гэж. Тийм ээ тадад гэдэг нь цосовын чөө шүү дээ. Сос тус тусад нь ингэж румайн.
хэмээсэн ба мөн нянанла дэдана ан төжи янла ирмичэр дini нянтожирэгсо dini санжижирэгсо dini ран санжижирэгсо гэж ран санжаа гэдэг нь 10 жил тийм ээ dini санжижирэгсо гэж жишээ ригний тадад рум маян гэж тийм ээ хэмээн болвол ингэж риг гэдгийг бол одоо тийм а тус нь ингэж салгаж ялгаж ялгах бол зохисгүй юм гэж. Яагаад гэвэл тэдний сэтгэлийн одоо мөн чанар хоосон чанар бол өөрөө хоорондоо ялгаагүй. Нямтойгийн сэтгэлийн одоо тэр дээрх хоосон чанар, Харанжилын одоо сэтгэлийн дээрх хоосон чанар, Жанчуу Симбагийн сэтгэлийн хоосон чанар нь бол хоорондоо ямар ч ялгаагүй. Тэр байтугай гадаа уугаа элсний ширхэг ч гэсэн тэр хоосон чанар нь бол тэдний сэтгэлийн тэр ямар ч ялгаагүй. Тийм учраас ингээд хооронд нь бити ялгалдаа. Тийм ээ ингэж ялгах нь бол зохихгүй юм аа румай. Жигдо жамбал галдэ чөжи ин жигдан дишинни жигдан яндагвин та жигена дэла житэр ноддон нод мембер даг шээ сумба шиноош. За мөн одоо юу гэж байна? А чөжиин чоин гэх дишиннид яндагвин та гэж хэлэх энэ төр бол нэг утгатай шүү дээ тийм ээ. Донед шинэд тийм ээ. За тийм учраас бол жидэр нод мембер дагшээс. Тийм учраас энэ бүгд ялгаагүй байж хахад тийм ээ хоосон чанар гэдэг чинь чойн нэг, дишин нийт гэдэг чинь нэг, яндаг та гэдэг нэг байсаар байтал энэ нь одоо тав болно. Энэ нь сав бус юм гэдэг энэ төр гэж яаж ингэж нэрлэж чадчихна тийм. Юуны үндсэн дээрээс ингэж дааг ялгаа гаргаад байгаа юм бэ гэж. За ингэж асууж байгаа. За тэгэхээр Симзамба бол бас амаргүй байна тийм ээ. Маш олон лүн татчихээн. Өөрөө бас тийм ээ хоорондоо ялгаагүй учраас мөн одоо ингээд энэ даваанд ч юм байна. Нянанд бас юм байна. Тэгээд нянангийн лүн хоёр чигтэл лүн татчих шүү дээ. Энэ жагад дуу жамбал галтай чөжи энэ нянангийн лүн. За хэмээн зарлигласан юм байна гэж. Ленни гэж. За тэгсэн чинь Аранлаг одоо хариулж байгаа. Хариултна. Ленни Давид танжуурлаа чаваа мэвартаа гэж. Давид танжуур юу лээ? Ялгаа байхгүй нь үнэн. Үгүй одоо ялгаа байхгүй гэдэг нь бол нөгөө чөжи янла тийм ээ. Чөжи ин буюу Дэма Мапамби Симгийн чойн раншин найраг ган шиг чойнла овоо миндавын ява мэд гэдэг чинь бол үнэ. Тэн дээр бол зүрдгүй санал нэг байна гэсэн үг шүү дээ тийм ээ. Давид танжуурлаа чаваа мэвартаа тийм ээ. Даг бол хайлгаж. Гол нь раншин найраглаа энэ нямтожийн раншин найраг. Энэ нь 10 жилийнх. Энэ нь тэгчингийн гэж гурав ялгаж болохгүй гэдэг дээр бол санал нийлэхгүй байна. Гурав ялганаа гэж. Харанлаг бол гурав ялгадгаараа ялганаа. Чойжи энэ дээр бол Дэма Мапамби Симги чойн раншин найраг тэр бол хооронд тэр раншин найраг талаасаа бол гаагүй. Чөжи ин гэдэг нь бол овоо миндава гэсэн шүү дээ тийм. Мөн чанар нь бол харилцан одоо ялгаа байхгүй гэдэг дээр бол үнэ. Гэхдээ юу гэж нэхэмээ Ленни завь танжуулаа чаваа мэвар дэн чö дува сумжийн евис дэн риг сумжи яваад чир тийм ээ. Дэн гэдэг нь тэр бодгалыг хэлж байгаа. Бодгалыг. Дэн чö дува. Энэ дэн гэдэг нь энэ урдаа ва онжигтой байх ёстой биш үү? Энэ ва онжиг байх ёстой биш үү? Амьд. За дэн чö дува сумжийн ява тийм ээ. Дэнгийн гансаг тэгээд чö тийм ээ одоо өөрснийх нь чö байна тийм ээ. Тэгээд дуба бүтээл тэр лам тэр чойго бүтээж байгаа лам энэ гурвын ялгамжаагаар дэн риг сүмжийн ява тадвичэр гэж. Дэн риг сүм
Дүби дэн болсон риг дээр нь бол ялгаа байгаамаа. Энчээ дува сүм ялгаатай байгаа учраас дэн риг бас гурав байхаас аргагүй байна гэж тийм ээ ялгаа бол. За жишээ нь Берна бомба жиг яна ян гэж ин янс те нэг бомб байлаа ч гэсэн те бомб одоо нэг бомб байлаа гэхэд түүний дотор бол рангийн нандуу гэдэг нь тэр бомбын дотор баранзидан бурамдан ляхар нам римжис лүгвийн цэ гэж. За энэ баранзи гэдэг нь юу вэ те? Зүгийн бал вэ те? Зүгийн бал. За бурам те бурам гэдэг нь бидний мэддэг бурам. Ляхар гэдэг нь бол юу шүү дээ? Хараа гэдэг. Элсэн чихэр. Элсэн чихэр. Эдгээрийг бол ингээд дис дараагаар нь одоо ингээд нэг нэгээр нь ингээд бомбонд хийл та. Нэг бомб байлаа гэж бодтой бомб нь бол нэг. Тэгээд ингээд зүгийн бал хийгээд тийм ээ. Ингэх юм бол яах вэ гэхээр рангийн нана баранзин ёбё бомба дайла баранзин бомба гэсэн. Дотор нь зүгийн бал хийцэн бомбыг зүгийн балтай бомба гэж нэр. Тийм ээ. Бомб нь бол хэвээрэл байгаа шүү дээ. Дотор нь зүгийн бал хийчихээр зүгийн балтай бомб. Рангийн нана бурам ёбё бомба дайла бурамжин бомба гэж. Рангийн нана ляхар ёбё бомба дайла ляхарын бомба гэж хэлдэг шүү дээ гэж. Тийм ээ. Бомб нь бол хэвээрээ шүү дээ. Нэг бомб л байгаа. Энд нь үе одоо заримдаа зүгийн бал хийчихээр зүгийн балны савч гэдэг юм зүгийн балны дараа нь одоо өөр нэг үед дотор нь бурам хийжүүл энэ бурамын сав. Өөр нэг үед элсэн чихэр хийж элсэн чихрийн сав бол тийм ээ. Тэрнтэй адилхан эдэн жарцуулын ёдтэй гэж. За яг энэ жишээ бол хон дээрээ яаж бууж байгаа юм бэ гэхээр бэн ама дэшиндүү саяны одоо хэлсэн жишээтэй адилхан. Жижээ симжин чойн дэ жигийн яас. Тэр хэр буртагтай байгаа сэтгэлийн мөн чанар болсон тэр сэтгэлийн хоосон чанар бол нэг байгаа боловч нэг байгаа сэтгэлийн мөн чанар нь бол хоосон чанар нь бол нэг юм аа гэж тийм. Эди тийм боловч дэла дэнчö дуван ам тийм ээ. Дэнчö дуван ам симги чойн дэжигийн ян гэдэг. Симги чойн оожигийн ян ашуу дээ тийм. Симги чойн дижээ симжин энэ дижээ симжин чойндэ оожиг боловч жигийн ян гэдэг нь оожиг гэсэн санаа шүү дээ. Оожиг боловч дэла дэнчö дува ам тэгва сүмжис мигвин цэ гэж тийм ээ. Энэ дэнгийн гансаг түүний одоо тэр түүний чö түүнийг бүтээж байгаа тэр зам мөр юм уу тэгва сүмжис мигвин цэ гэж тийм ээ. Тэр нянтойжин тэгва сүм гэдэг нь нянтойжин тэгва ранжилжин тэгва тэгчин тэгва энэ гурав бээр ингээд одоо тийшээ анхаарал хандуул тийшээ зоригдох тэр цагт бол юунд үлээ тэр симжи чойнла дэла мигвинцэ нянтойжин дижээ симжин чойн нянтойжин раншин нариг тийм ээ. Нянтойгийн гансаг нянтойжин гансаг нянтойгийн дижээ симжин чойн за мигвинцэ тийм ээ тийшээ анхаарал хандуулахад бол тэр нь нянтойжин раншин нариг. Аранжилжин дижээ симжин чойн ранжилжин раншин нариг. Жансамжийн дижээ симжин чойн жансамжийн раншин найраг сүү жүрвичэрдэ дэям заванд дэмбийн чөжийн жавргис дийн ява ёнсууж од. Энэ маш тодорхой тийм ээ. Дэмбийн чөжийн жавргаар тийм ээ. Дэмбийн чö өөр байгаагаас болоод дийн ява ёнсууж од гэдэг нь түүний буюу одоо нянтойгийн харанжлын тэгчингийн тийм ээ. Жанчуу Симбагийн одоо риг болвол ингээ ялгалыг бол ёнсууж удаа юм аа гэж богоот. Дэдан дэлбэр ч гэсэн бол юу гэж юм дэлбэр Берна жимба жиглан омбор дүвжин мэ жэ жигис сон донгийн дэ бомба ласуба дэмба баранзидан ляхар ласугийн нот нийжис хаддва дэшиндүү дэмбийн чö тэгва сүмжис дива догвор жава хаддва нийжис дэм хаддва нийто шэ дэндо чэсү. За энэ юу гэсэн үг гэхээр жишээ нь гэж нэ. За энэ дэлгэв донсолт юу гэж альцсан байна вэ гэхээр
Жимба жиглэн гомбор дүвжин. За ингээд шавраар ингээд бүтээсэн тий. Шавраар одоо ингээд ваар сав хийдэг штэ тийм ээ. Тэгээ бомб одоо ингээд шавраар хийгээд гомбор дүвжин. Мэжигийн содон идэн гэж тий. А одоо шавраар ингээд сав бомб хийгээд мэжигийн содонва гэдэг нь галаар ингээд шатаагаад нөгөө шаврын чинь галаар шатаагаад галаар шатаагаад сод анвын дэн гэдэг нь сод анва гэдэг нь бол тэрийг ингээ хатуу болгож байгаа тийм ээ. Хатуу болгосон одоо бомбаал асуугаа тийм. Бомб тэргүүтээ ийм одоо тавнд бол яах вүлээ баранзы тийм зүгийн бал 9 чихэр тэргүүтнийг бол тэргүүтнийг Яхар ласуугийн нод нийжис хаддва дээшин дүү гэж тийм ээ. За тэгэхээр зүгийн бал хийхээр зүгийн балтай 9 чихэр ихээр 9 чихэртэй бомб болоод ингээд нэг сав байгаа боловч өөрөөр ингэж одоо ингэж ялгал гаргаж байгаатай адилхан Дембийн чö тэгва сүмжис дүйба догбор жава таддва нийжис эн таддва нидо. Дембийн чö тэгва сүмжис дүйба догбор жава тад тийм ээ. Тэрийг тэрэнд анхаарал хандуулж байгаа. Тэрийг одоо сонсох, санах, бясалгах тэргүүтнээр одоо яаж байгаа тийм ээ. Анхааран авч байгаа. Тэр одоо бодгаал түүнийг үзүүлсэн ном энэний байдлаасаа болоод бол юу гэж тэр чөжи юм маань нэг боловч өөрөөр ингэж ялгагддаг тийм ээ одоо нэрлж байгаамаа гэсэн шиг л баггүй юу тийм. Эн тадад байна доо гэж. Тэгэхээр нянтойнууд өөрийнхөө одоо тэр тэлийн хоосон чанар руу одоо анхаарал хандуул түүнийг зоригдлын орон болгож ингээ бариад ингээ бясалгахаар бол тэр бясалгагдаж байгаа зүйл нь нянтойжийн ашин нарив. Харин жил тийшээ өөрийнхөө сэтгэл рүү ингээд өнгийгөөд тэрний одоо тэр хоосон чанар руу хоосон чанарыг бясалгахаар зэрэг аранжлын ашин нарив. Их хөлгөнийхэн бол харал хандуулаад гараа дансамжийн ашин нарив. Тэгвэсэмжс дөө догорж аваа тадад баны дэн тададва нет доо гэж. Дэн дэнгийн гасаг тадад бол. Тийм үү? Дэн эсвэл энийг бол бас дам гэж ойлгож. Төрөний тэр дэн гэдгийг дэнчөө дууа гэдгийн дэнг бас юу гэж ойлгож болно шүү. Дууа гэж байна. Дубба. Тийм ээ? Дубба буюу лам. Лам гэсэн. Лам тададва нет доо гэж. Тэгээ дэн дууа тададва юм уу? Лам тададва ингэж ойлгож болно шүү. Тийм бас агуулгач бас байгаа шүү. Хэмээн үзүүлсэн болоо, хэмээн зарлагдсан байна. Хаана вэ гэхээр илүү тонцлог. Гэж. Тэдэр мэгжид нярангийн тэгва нийжис, нярангийн раншин найраглаа мэгүр сумба нийжис, няранла чөжийн дагмид дугба ёдбор дэнла гэж. Тэр мэд одоо тэр зоригдхон болсон анхаарал хандуулж байгаа тэр юул болсон тэр анхаарал хандуулж байгаа тэр бодгаал нянтой аранжлын одоо хүлгэн тийм ээ хоёр байр нярангийн раншин найраглаа мэгүр сумба нийжис. Тэгэхээр нянтой аранжлууд бол өөрийнхөө тэр сэтгэлийн одоо раншин найраг буюу чойн хоосон чанарт бол анхаарал хандуулдаг гэж бол зарилгалсан байна. Тэгэхээр тийм учраас яах нь нянтой аранжлууд бол чойжийн дагмидыг бол онж таньж мэдэх бол байдгаа гэдэг нь бас энэ дээр бол давхар харагдаж байгаа маа. Тийм ээ. Хоосон чанарыг бол тоглодог юмаа гэдэг нь эндээс хоосон чанар. За тэгэхээр энэ дэр нэг зүйлийг ялгаарай. Нянтой аранжил гэдэг бол ламжи ондоо ярьж байгаа шүү дээ, тий. Зам мөрөөр орсон. Баг хөлгөний одоо зам мөрөөр орсон. Тэр нь бол одоо хамаг амтны төслийн тухайд биш. Хүн өөрийнхөө одоо тухайтад орчтонгийн зовлонгоос яа гээд ингээд зам мөрийг одоо ингээ бодгалыг бол одоо энэ тэгва нярангийн тэгва гэж. Заримдаа энэ нөгөө нэг тэгмэн гэдээ яриад байдаг нь бол дүмтаа ван гэ. Тэ? Одоо тэр үзэл онол. Философийн үүднээс бол баг хөлгөн гэж заримдаа. Энэ дээр заримдаа жоохон ингээ эргээд тийм ээ.
нянтой 10 жил мөртлөө нянтойч 10 жил мөртлөө юуны Умар Анжидвийн үзэл онолтой байж болно шүү дээ. Умар Анжидвийн үзэл онол. Одоо Умар Анжидвийн ёсонд ярьж байгаа учраас нянтой аранжлууд бол Умар Анжидвийн үзэл онолтой бүр байх ёстой. А Танжирвийн одоо думтаа тий Танжирвийн ёсны хүний нүдээр харах юм бол нянтой аранжлууд даажамбаа болохын тулд Танжирвал болох ёстой. Танжирвийн үзэл онолоор явах ёстой. Танжирвийн думтааны жилэн барайсумжийн одоо намшигыг бол одоо мөрдлөг болгож явах ёстой. Тийм ээ. Ши гэдэг нь бол одоо тэр гүнзгийдэн ба дундумдэн ба тийм юуг гүнзгийдэн ба юуг дундумдэн ба үнэмлэхүүн үнэн буюу хоосон чанар. Тэгээд тэр хоосон чанарыг онж таньж мэдснээрээ тэр зам мөрөөр ороод тэгээд лам бясалгаад тэгээд бол брав тийм ээ үр дүнд хүрэх. Тэгэхээр нянтой мөртлөө дэвийн думтаатай айж байж болно. Нянтой ламаар орсон мөртлөө Зэмзамбын думтаатай айж байж болно. Нянтой мөртлөө харанжлын думтаатай айж байж юу Умар Анжидвийн думтаатай айж байж болно. Тэгэхээр энийг бол хооронд шүү. За шүү. Умаа Танжирвийн думтаатай ч гэсэн нянтой байж болно шүү дээ. Даваа бол үзэл онол нь бол хамгийн дээд думтаад хайлгнаж байгаа. Зам мөр нь бол хамгийн доод замаар орсон байна шүү. А мөн эсэргээрээ Жанчуу Сэмба мөртлөө хамгийн доод думтаатай ч бас байж болно. Жавраг Маравийн думтаатай байж болно. Жанчуу Сэмба мөртлөө Дөдөва байж болно. Жанчуу Сэмба мөртлөө Зэмзамбын думтаатай байж болно. А гэхдээ энэ дээр бол нэг жоохон ялгаа бий. Жанчуу Сэмба бол Жавраг Маравийн думтаатай, Жанчуу Сэмба бол лам ахихаар бол яалтчгүй одоо Танжирвийн думтаар бол хос харахгүй болно л доо. Архус харахгүй болно. Энэ бол яг яриа л да. Гэхдээ бол одоо би өнөөдөр Жавраг Маравийн думтаа одоо надад одоо үнэн зөв санагдаад би Жавраг Маравийн думтаа хүлийн зөвшөөрөөд өөрийгөө би Жавраг Маравийн думтаатай гэж явж иж болно шүү дээ тийм ээ. Тэгээд ирээдүйд одоо яг нэгүүлсэнгүй сэтгэлийг одоо бяцаар болвол ингээд хамаг амьтны тусын тулд бохны хутгийг олъё гэдэг ийм одоо бод сэтгэлийг төрүүлээд тэгээд бодисодоо болно шүү дээ. Бод сэтгэл төрөхтөөгөө зэрэгэл бодисодоо. Бодисодоо болохдоо жансам цоглон ба болно тийм. Жансам цогломдоо болохдоо жансам цоглом чүмүү ба болно тийм ээ. Цоглом дотор 3 үе шаттай. Тэрний ихний чүмүү. Жавраг Маравийн думтаатай жансам цоглом чүмүү ба болно. А тэгээд жансам цоглом бэрэнлүү орох гэхээр зэрэг бол энэ одоо думтаа нь бол бас алдаа мадг нь гарна. Шаардлага хангахгүй болоод одоо тэгээд үзэл онол нь бол дахиад явах. Бас аргагүй. За энэ бол ийм байдаг зүг байгаа шүү. За тэгэхээр энэ Нярангийн тэгва гэл тийм ээ тэгээд Дэгчинбийн лүглаа энэ төргээ гараад хахаар заримдаа эн чин думтааны байдлаа думтаа вандуу яриад байна. Заримдаа ламжи вандуу яриад. Энэ хоёрыг. За. Тэгэхээр бол тэр нянтойнууд нянтойгийн симги чойнла миглэхийн цагт бол тэр нь нянтойжийн рашин найраг болно. Аранжил тийм ээ өөрийнхөө тэр рашин найраглаа миглэх юм бол аранжилын рашин найраг болно гэх мэт тийм ээ. За тэгэхээр эндээс юу харагдаж байна гэхээр тэр рашин найраг гэдэг байгаа чинь чойжи юм буюу чойжийн дагмид хоосон чанар юм. Тэгэхээр нянтой аранжлууд бол чойжийн дагмид бол онж таньж мэддэг гэдэг нь бол давхар харагдаж байна. Тийм үү? Яранла чойжийн дагмид доо ядуур дэнла дэм доолай гэж. Доолай. Дэм доолай. Пагвын гансыг тамжидны дума жежэ равду чева ино жевис демба дэлба сумжин гомбоо гэж. Пагвын гансыг тамжид бол дума жежис равду чева ино. Пагвын гансыг тамжид гэдэг нь нянтой пагва, ранжил пагва, тэгчин пагва тийм ээ. Бүгдөө бол чойжийн дагмид тоглоно гэж. Жевис дэлба сумжин гомбоо дэдэгла багна янсангийн дүйсөө жир омбор догвын жанжин тартугвын гомбо Тэран ганду найж одваадан чадвар диин гамжин шүн нам Тэран ганги шүн ин жодваны дагнид галуурж ядваа те
дараа нь сосон дүмтаа ванги рааранги чогсууд өдвичрөө гэж. За энэ үгийг ойлгосноо. За тэгэхээр дээр өгүүлснээс бол ингээд жишээд багцаалдаад өдгөө цагт, за өдгөө цагт одоо энэ одоо бидний энэ цаг үед бол ерөнхийдөө тийм ээ юу гэж юм нэхэр ондогжин маань ондогжингийн одоо тэр Майдрын гэгэний айлцсан ондогжин гэдэг одоо тэр номны өөрийнх нь одоо жинхэнэ тартүгийн гомбоо буюу өөрийнх нь одоо тэр номны үзэл онол нь бол Танжирвийн думтаа юм уу Умар Анжидвийн ёсонд юм уу гэж шинжлэх. Аль нь юм бэ гэж шинж. Ялангуяа одоо энэ үед үзүүлж байгаа Диэн Гавжийн шүн нам одоо энэ үед ярьж байгаа одоо таны дээр өгүүлсэн шүнгүүд бол Танжирвийн ёсонд юм уу Умар Анжидвийн шүн юм уу тийм ээ аль нь юм бэ гэж Танжирвийн шүн юм уу Анжидвийн шүн юм уу гэж ингэж шинжлэх нь бол одоо намайг үнэхээр одоо юу гэх юм залхааж ин гэх шиг тийм ээ. Би ингээ хар яриагаар галварж идэ дагныг галварж идэ. Ингэж одоо Танжирва юм уу, Ранжидва юм уу, гангийн шүн энэ жодваны дагнид галварж ядваа да. Дагнид гэдэг нь анчин соном дагуулам өөрийгөө хэлж байгаа шүү. Галварж ядваа тий. Хараа сусон дүмтэй вангээр арангийн чогсуудад бичрөө. Тэгэхээр Танжирва бол Танжирвынхаа ёсоор өөрийнхөө одоо тэр үзэл онолынхоо байдлаар бол ингээд ондогжинг тайлбарлаад энэ ондогжин бол Танжирвийн шүн гэж хэл. Умар Анжидва бол өөрийнхөө одоо үзэл онолоор бол тайлбарлаад ондогжин Умар Анжидвийн ёсоо гэд өөрийнхөө одоо тэр раарангийн чогсуудад бичиж байгаа. Өөр өөрийнхөө одоо дүмтаа одоо шүн юм гэж ингэж тоноол гэсэн тийм ээ. Ийм байна. За тэгэхээр гав дээр тааж бодвол ши өдөө гэж. Одоо энэ үед бол шинжлэх ихэд дүр байна гэж. Саяны дээр үүсээ ярианаас үүсээд шинжилэл бол дөрөв гарах нэ гэж. За тэгэхээр Нянто Дэвийн лүг. За Нянто Дэвийн лүг гэдэг нь бол Нянто Дэва гэдэг нь Нянто Аранжил гэсэн үг биш шүү дээ. Нянто Дэвийн лүг гэдэг нь Живрэг Марава Дэдэвийн ёсонд хэлж байгаа. Нянто Дэвийн лүг гэдэг нь одоо Нянто Аранжил гэж хольж болохгүй нэ шүү дээ. Энэ бол Живрэг Марава Дэдэвийн ёсыг хэлж байгаа. Тийм ээ. Тэгмэн Думта Маравын ванд. Тэгмэнгийн Думта Марава. Тийм ээ. Живрэг Марава Дэдэвийн ёсонд одоо риг гэдгийг бол яг юу гэж вэ? Цэмзэмбийн лүг шат. Тийм ээ. Сэтгэл төдийтний ёсонд онох. Дээла Нянанду хагви гагва цацуул шатваа гэж. За тэгээд Дээла гэдэг нь Цэмзэмбат шүү дээ. Яг ингээд холбоотой явж байгаа шүү дээ. Цэмзэмбийн ёсыг яриад түүнд гэдэг нь бол Цэмзэмбат Нянанд тий Нянан гэж ном байгаа шүү. Нянанд гагва бэр гагва цацуул. Цэмзэмбийн ёсыг бол үүсгэж няцаах нь байна тийм ээ. Үүсгэж няцаах нь. За ийм гарах нь байна. Тэгээ Умавар ангийн лүг шат. Умава өөрийнхөө ёсонд одоо риг гэж юу юм бэ гэдэг ийм дөрвөн хэсгээс нэ гэж. Ийм шинжилэл хийхтэй байна. За Дамбуу ёдэ гэдэг нь Живрэг Марава тийм ээ. Нянто Дэвийн лүг. Доолай. Чөгөөдон. Чөгөө гэдэг нэг. Чөгөө. Энэ уулын дугаарлаад байвал дугаарлах яах вэ? Төвхтэй байдаг. Чөгөө. За тэгээд наймал энийг ингээд наймал хоёр дахь нь. За тэгээд сонём мянган замжийн чогшээваа гэдэг. Энэ гурав дахь нь. Сонём мянган замжийн чогшээваа. Энэ гурав дахь нь шүү. За энэ гурав. Гурав дахь нь. Энэ гурав байна тийм ээ. За чогоо гэдэг нь бол номын хувь. Наймал гэдэг нь унт хор. Унт хорыг хэлж байгаа. Сонём мянган замжийн чогшээваа гэдэг нь бол одоо бадар бариад одоо тэгээд олцсноо л одоо зоглно шүү дээ тийм ээ. Гэлэнгүүт. Тэгээд одоо муу хоол бол заримдаа өдөр болгон сайхан хоол олдно гэж байхгүй шүү дээ. Заримдаа тааруу болоо. За тэгэхэд олцсон төдийгөр бол ингээ ханаад одоо болон мэдэлтэй байх. За энэ гурав бол хагвын риг
шивасум юм аа. Пагвын рэг шивасум. Пагвын рэг гэдэг буруу юм. Тэн дээр а пагвын рэг шивасум. Сумдан мөн дээр нь гонвадан гэж. Гонвадан гомболон омбор гаваа гэх. За энэ дөрөвтг нь. Энэ дөрөвтг нь. За ийм дөрвөн зүйл байна. Бонвадан гомболон омбор гаваа гэдэг нь нөгөө муу сэтгэл юмнуудыг төвчих мөн одоо тэр ерөндөгийг нь тэр төвчхийн тулд муу сэтгэлийг дарах ерөндөг хэрэгтэй. Тэрийг бясалгахад одоо баясгах гэх тийм ээ. Бас нэг юм эрдэм баг. За энэ дөрөв болвол яг нь пагвын рэг. Энэ дөрөв болвол пагвын рэг юм. Энэ дөрөв болвол пагвын рэг хэмээгдэх. Хэмээн ингээд нэг болгоод пагвын рэг гээд нэг тураагаад энэ дөрвөн зүйлийг болвол зарилгэлсан байна гэж. За энэ бол жураг мараваа дөдөөвийн ёсонч. Тэгэхээр рэг гэхээр хүн раншин найраг гэж ойлгож болох нь шүү дээ. Жураг маравын ёсонд бол рэг гэхээр пагвын рэг гэж зүйлийг ярьж байгаа юм. Пагвын рэг. Пагвын рэг буюу хутагтын одоо язгуур. Пагвын рэг гэдэг нь бол ингээд нэг бүхэл зүйл болгоод дотор нь дөрвөн юм гарч шүү дээ. Чого, намил, соним янзын чуг шива тэгээ бонвадан гомболон омбор гаваа. Бонвадан гэж салахгүй шүү. Бонвадан гомболон омбор гаваа гэд хамтдаа ингээд нэг зүйл байна. Нэг зүйл. Тэгэхээр номын хувцс, тэгээд унтаж амрах ор, тэгээд одоо муу идэ ундаа одоо тэгээ бадар бариад муу идэ ундаа олцсон ч байсан гэсэн одоо гинт ханах болин мэдэх одоо гурав дахь нь тэгээд төвчих одоо төвчл тэгээд түүнийг бол бяцлахад одоо баясгах гэсэн энэ дөрв болвол пагвын рэг. Энэ жураг маравын ёсон. Жураг мараваа дөдөөвийн ёсонд бол рэг гэх юм бол пагвын рэг. Дамбуу сүмжээс гэдэг нь эхний одоо энэ номер дугаар тавьж өгсөн одоо ингээд харахад эвтэйхэн болох гэж л тавьж өгöd байгаа шүү дээ. Эхний гурваар тийм ээ чого, намил, соним энэ гурав бол дагийн овуула сэрдвар ишиг гогбадан гэж. Тийм ээ. Эхний гурваар бол өөрийнхөө зүйлд чунлыг бол одоо хаах тухайд илдүү олон зүйл хэрэг тийм ээ. Илдүү олон зүйл. Хүн одоо номын хувцс бол хилэнгүүд хэрэгтэй. Унд хор нэг хэрэгтэй. Тэгээ идэх хоол. Тэр нь бол муу байсан ч гэсэн бол одоо чогчоо ба тийм ээ. Болин мэд. Энэ гурваар бол яаж байгаа юм гэхээр өөрийн одоо зүйлд бол шунах, өөрийн зүйл шунах тэр шунлыг бол бах. Мөн лам гомц тийм ээ. Лам мөрийг бол үзүүлж байгаа. Ийм зүйл юм. Эхний гурван шүү. Эхний гурван. Чимаас гэдэг нь тэр дөрөвдүгээрх нь бол тийм ээ бонвадан гомбола омбор гаваа гэдэг. Тэр нь бол одоо тэр муу сэтгэлийг төвчих, түүний ерөндөгийг бясалгахад бол одоо баясгах тийм ээ дуртай байх гэсэн санаа штэ. За энэ тэр одоо дөрөвдөх нь бол юу гэж байгаа гэхээр чима лам гомба гой юм. Жинхэнэ одоо зам мөрийг бяцлагж байгаа бодтойгоор одоо бяцлагж байгаа жинхэнэ зам мөр бяцлагж байгаа нь бол бонвадан гомболон омбор гаваа гэдэг. Мөн лам гомбон ойдон дагдан дагивэн одоо сэрдо дэнэгог сүлдээ дэмжирдэг гэж. За энэ одоо сүүлийнхаар бол дөрөвдүгээр их тэр бонвала омбор гаваа гэдэг бол жинхэнэ одоо зам мөрийг бяцлагж байгаа бодиттой бяцлагж байгаа нь тэр юм мөн би болоод минийх гэх зүйлсүүдэд бол би өөртөө болоод минийх гэдэгт бол зүйлсд бол чунлыг одоо үндэс язороос нь одоо байхгүй болгох яцгаах энэ ёсыг ийм зүйл ээ гэж. За энэ дөрвийг бол мэдээлээд пагвын рэг одоо бид нар юу ярьж байгаа вэ? Рэг ярьж байгаа шүү. Тэгэхээр жавраг маравын ёсонд рэг гэвэл энэ дөрвийг яа. Тэгээ энэ дөрвийг нийлүүлж багтаад пагвын рэг зөөлэй. Зодод юу гэсэн тэгэхээр мачиг пагрыг дэдэглээ гэж. Тэгээд тэр нөгөө нэг юу лээ? Чогши тэргүүтэй одоо энэ пагвын рэг эдгээрээс
сүмжи цүлдэн хамаалаа гэдэг сүмжи цүлдэм ба юм аа. Эхний гурваар бол цүлдэм ба. Хамаалаа гэдэг нь сүүлийнх нь бол дагдан тийм ээ дагдан дагийн овоо тийм ээ дагир дагзан ойдодва ди дүйдэн дэн ши чирэг гэж. Дэн ши чир гэдэг нь чид одоо амьдрална гэдэг нь бол тэрийг бол үндэс язороос нь үндэс савундан жава бава даг тий би гэх минийх гэх энэ бүгдийг бол тээч одоо дахид төрхөөргүй болгож язороос амьдралуулж байгаа. Ашид амьдрал. Тийм түүний тухайд бол энэ төр хэрэгтэй байгаа гэсэн. Чээс хэмээн зарлаа. Шивүү дэдэгла пагви риг шээж өдвий жүмцэн яддаг гэж. Таны энэ дөрвөн зүйлийг пагви риг буюу хутагтын язгуур хэмээн өгүүлсний учир шалтгаан нь юу юм бэ гэхэд э намлаа дэнэ таны дөрв дээр үндэслээд тулгуурлаад пагва нам жидвар жидвис ягж жиж үдвэж гэж. Таны энэ дөрв дээр үндэслээд бол хутагтан нугууд бол хүрдэг юм аа гэж. Тийм аа. Тийм учраас ингэж байна. Зодил жичэр пагвирыг шежа жена ядагла пагванам жидвис пагвирыг шидэ шэсун. За тийм бавз. За зодын тайлбар номонд бол юу гэсэн байна вэ гэхээр ягаад пагвирыг гэсэн бэ гэхээр ядагла пагванам эдгээрээс утагтан нугууд бол хүрдэг учраас пагвирыг дөрөв гэж хэлсэн юм аа. Хэмээн зарлаа. За живрэг маравын ус бол энэ төдийг бол риг риг. За тэгээ энэ дээр бол одоо олон зүйл одоо багш маань бол одоо олон зүйл айлтаа жогоо гэдэг номын хувьд ямар байх хэвтэй вэ те одоо үн тэдэл мэдлэлээр хийсэн байж болохгүй нь шүү дээ. Тэр эн чинь өөрөө юу вэ? Дагдан дагивын овол сонлыг буцаах гэж байгаа учраас их үнэтэй мөнтэй байх юм бол болохгүй те. Тэр байтугай одоо номын хувьд энэ лага амжир нэг юм шар өнгөтэй байгаа чинь бол хамгийн муу гэж үн цэнэг үү. Тухайн үе тэгээ бурхан багшийн одоо үед бол хамгийн одоо дэвхий муухай өнгө тэгж тооцдог байсан учраас тийм материал одоо өнгөөр хийдэг байсан. Тэгэхээр яг үгээр тэрэнд шунохгүй эргээд шуналдаг. Одоо сайхан алмазын шигтгээтэй алтан одоо юугаар оёод л ингэх юм бол тэрэндээ шуналдаг. Манай зиндаанд бас солонгос лам байсан. Солонгосууд нэг тийм саарл хувц өмсдөг шүү дээ. Солонгосын одоо буддийн нар бол тийм сааран өмд тийм хэлэхтэр өмд тэр нэг тийм хүрм шиг юм хамт өмсөд байдаг шүү дээ. Тэр ямар учиртай гэсэн тухайн одоо үед бас солонгост бол тэр бас хамгийн муу. Тэгээ тааран юу гэм будааны шүүсэнд ингээд тэр давуугаа ингээд тэгээ гаргаад тийм одоо хамгийн муу хувцас. За тэгээд унт хор гэдэг нь бол одоо харах юмнууд байгаа шүү дээ. Та нар одоо тэр юунд очсон бол аландрын одоо тэр тойрыг үзчихсэн бол тэр энд одоо энэ хэсэг нь ингээ унтдаг гэсэн. Тэгээд зүгээр л ингээд ханнаас нь ингээд л шавраар ингээд ороогаа шүү дээ. Сонём янгон зомжийн чогшиваа тэр бадар бариад одоо муу хоол бол хүнээс гуйж идэж байгаа шүү дээ. Гуйж. Тэр хүн юу өгөн тэрийг л идэх гэсэн. Тийм ээ. Тэрнээс биш одоо би мах идэн идэхгүй, би одоо ийм юм идэн идэхгүй тийм цамаан зам бол уйлах гуйж байгаа гуйлах чинь бол байж болохгүй шүү дээ. Төв болихгүй юу гэвэл тэр өдөр хоосон. Тийм ээ. Тэр бол юу өгсөн, өглөгийн эзэн юу хайрлсан тэрийг л одоо ингээд хүлээд тэгээд л одоо яах юм бол тэгээд Улбааныхаа ёсоор бол энэ нарийн тийм ээ. Тэр гуйхтаа өндөр янз бүрийн занал хил энэ төр айлган сүрдүүлсэн занал хийсэн байж болохгүй. Тэгээд одоо ховаан юм дуу. Амын нөхөд одоо тэдтэйгээ хамт бид нар урд суулж байхад бол нарын байранд ингээл хамтдаа байцгааж байгаа. Тэгээл нөгөө галтгоонд ээлжээр ажилладаг байсан л. Авирынд явна бол тэгж. Тэгээ манай цанич бол урд дянсааг бол аюултай. Тэгээ бол ингээ багш нарынхаа нөгөө өдрийн тэр зоогийг бол бид нэг өрөөнд нь хүргэж өгнө шүү.
Тэгээд яхад бол тусгай хоол энэ төр ерөөсөө багш нарт хийдэггүй шүү дээ. Манай одоо сургуулийн хоол чинь хамгийн муу хоол байсан. Тэр муу хоолыг л багш нар яг адилхан бидэнтэй яг адилхан л тэрийг л одоо зоог. Тэрнээс биш одоо багш нарын хоол гээд одоо онцгойд нь тусгай тийм спешиал одоо тийм гоё хоол амттай илүү амттай ч байдаг юм уу? Илүү их ногоотой тийм тэр хоол байгаагүй шүү дээ. Тэгээд бол багш өөрөө хоол айлж яг л одоо хилэнгүүд бол ингээд тогван юмд тий байгаа тэр одоо ургын одоо чуулган их мэт. За тэгээ энэ дээр бол ийм олон шиг. За тэгээ бомадан гомболон омборг аваа гэдэг бол биш үү? Айн гэсэн. Тэгээ бидний одоо өнөөдөр дээр мэддэг гол зүйл бол Журам Маравын ёсонд риг гэдэг бол пагви риг. Аа. Э. Аа. Аа. За тэгээд юу болсон бэлээ? Шэс онг Явани гэдэг нь үлээ. Сэмзомбын лүгш. Дайвын савж тийм ээ. Сэмзомбын ёсонд одоо риг гэдэг юу вэ гэвэл Чөн омбын доолай. Зан омбын доолай дооноос тийм. Жанчуу Симба намжи риг дэни тогмаа мэдванэ жүдэ онва чөнижис това жимчид дүги чадвар гайнба дэ чевийн дондууд саднаа. Саднаа гэж тийм ээ. Саднаа гэж. За энэ юу гэсэн үг гэхээр омбын донд Жанчуу Симба намжийн риг дэни за боцодвануудын тэр риг болвол тогмоо мэдванэ жүдэн онва гэж. Тэргүүлшгүй цагаас дамжаад ирсэн. Дамжаад ирсэн. Чөнижис това гэж. Тогмоо мэдванэ жүдэ онва. Чөнижис това гэдгийг юу гэж ойлгох вэ? Чөнид гэдгийг одоо нөгөө энэ хоосон чанар гэдгээр ойлгож байна. Чөнид, донид, дишинид, чоин юулээ дэ хоноонид гэдэг шиг тэр утгаар биш шүү. Энийг одоо юу гэж ойлгох вэ гэхээр яг л одоо энэ тэргүүлшгүй цагаас дамжиж ирсэн тэр риг гэдэг маань бол тэргүүлшгүй цагаас ингээд одоо энэний урд төрөл ингээд одоо хязгааргүй тийм ээ. Тэрээс одоо ингээд дамжиж ингээд дамжаад одоо ингээд хойд төрөлдөө ингээд дамжаад ирсэн яг л тэрийг хийж байгаа чөнид гэдэг нь. Яг тэр тийм байдлаар л олсон. Тийм байдлаар л олсон чөнид гэдэг нь. Нэг ёсондоо өөр нэг зүйлээр шинээр одоо гаргаж ирж тавьсан ийм зүйл биш санаа. Тогмоо мэдванэ жүдэ онва. Тос биш одоо жогжижис сарду шава маянба. Жогжижис сарду шава маянба. Тэр жүдэ онва дагаран гэх тийм ээ. Тэр одоо чөнижис това жимчид дүгийн чадвар гаян баг. Тэгэхээр тэр чөнижис това жимчид дүг гэхээр нанги жимчид чи жимчид гэж байгаа шүү дээ. Тэгэхээр тогмоо мэдванаа ингээд дамжаад ирсэн гэдгээс юу ойлгохгүй гэхээр энэ бол нанги жимчдийг л ярьж байгаа шүү дээ тийм ээ. Нанги жимчид. Нанги жимчид дүг гэж чадвар тийм. Нүд тэргүүтэй. Тэгээд нүд тэргүүтэй 5 тэгээд хэл тийм ээ. Ижиж энэ 6 гэж. Жимчид дүг гэдэг дээр нь нанги жимчид гэж ойлгох нь байна шүү. За юу. Нанги жимчид дүгийн чадвар гаянба дэ чевийн дондуу заднаа. За нэмэх одоо тэргүүтнийг бол ингээд батаад тэгээд юу гэсэн. Гүнши хайланбын сим замбаанис. За гүнши хайлгандаг сим замбаа бол гүнши динги цагмд ишээж савн хойви жинжис цой мадавэ цэна баншин найрагдан гэж. Одоо гүнши бид нар уншаагүй те. Гүнши уншаа. Намд л үзээгүй шүү дээ. Тий. Гүнши гэдэг нь бол одоо Симзамбын ёсонд бол дотроо хоёр байгаа шүү дээ те. Лүнгийн жаврангийн Симзамба, Иргэвийн жаврангийн Симзамба гэж. Лүн голлон одоо хайлганд бүхний одоо айлцсан сургаалыг лүн голлон хайлганд байгаа Симзамбаг бол лүнгийн жав. Иргэвийн жавран гэдэг нь учир шалтгаан логикийг бол одоо хүндсэн тийм ээ даг яндаг, регва яндаг голлон одоо багдаг энэ Симзамбаг бол Иргэвийн жаврангийн Симзамбаг гэж ярьдаг. Дүнгийн жаврангийн Симзамбаа бол гүнши гэдэг
Бүхний суурь гэсэн. Гүнший. Гүнший гэдэг нь юу гэхээр одоо жинхэнэ одоо бие гэдэг чинь хаана байгаа юм бэ гэхээр гүнший юм. Гүнший. Одоо гадна талын бие угаасаа Симзамба гадныг бол хүлээн зөвшөөрөхгүй шүү дээ. Сэтгэлийн одоо тэгээд одоо бие гэдэг зүйл маань хаана байгаа юм бэ? Тэгэхээр нөгөө зовлонгоос гарах гээд байгаа, нөгөө нирваныг олуулах гээд байгаа, нөгөө бурхны хутгийг олох гээд байгаа тэр зүйлээ олох ёстой шүү дээ бид. Бие гэдгээ. Тэгэхээр биегээ хайхаар зэрэг гадна талын бие гар хөл бол бие гэж хэлэх мэдээж байна. За тэгээд нүд ам хамар тэргүүтэн болвол ингээд бас биш. Нүдгүй хүнж байж, чихгүй хүн байж, тийм ээ. Унтаад өгөхөр нүдний мэдрэл өндөр хураагдаж. За тийм учраас үе үе байхгүй болдог учраас нүд сэтгэл яах вэ гэхээр сэтгэл бас үе үе бас байхгүй юм мөчүүд бас үе цагууд байна. Тэгтэл одоо тэр үед бол яах вүлээ? Одоо жишээ нь үхээд өглөө гэхээр сэтгэл бол бас хураагдчихж байгаа. Тэгэхээр би бол байж байгаа шүү дээ. Би ухаж байгаа шүү дээ. Би үхээд би дараагийн төрөл рүүгээ явж байгаа. Тэгэхээр сэтгэл байхгүй ч гэсэн би байгаа учраас тэр сэтгэлийг бас би гэж тавьж болох байна. Тэгэхээр юу гэхээр гүнший гэдэг. Гүнший. Тэр гүнший бол би юм байна гэж. За ер нь бүдүүн тоймоор тань. Тэгээ энэ гүншийг ягаад бүхний суурь одоо болж байгаа юм бэ? Бүхний суурь гэж гүнший гэж ягаад нэрвэхээр энэ дээр бүх зүйл тээвэрлэг. Одоо бидний үүлээ тий үүлийн үр энэ бүгд маань бол одоо тэргүүлшгүй цагаас одоо энэ төрөлд ирэх энэ тураасан үйл маань бас хойд төрөл рүүгээ транспорт хийгдэх ёстой шүү дээ тээвэрлэх. Тэр бүгд маань хаана тээвэрлэгдэж байгаа юм гэхээр гүнший дээр тээвэрлэгдэж ингээ яв. Энэ үүлээ бүх юм нүгэл буйнаа үүрээд ингээд үүрээд гэх юм уу ачаа тээвэрлээд явах зүйл маань гүнший гэж. Тэгэхээр энийг гүншиг. Тэгэхээр энэ гүншиг хүлээн зөвшөөрдөг тэр Симзамбанууд бол юу гэж юм гэхээр гүнший хайлан бай Симзамбаны гүнший дэнгийн гүншигийн дээрх цагмын ишээжийн савн гэж. Цагмд ишээжийн савн болвол хойви жинжи сой мадаа бэцэнэ раншин нарыг. Одоо тэр гүншигийн дээрх мөн чанар. Түүнийг бол одоо сонсох санах тэргүүтэн одоо тийм ээ тэр зүйлүүдээр одоо ингээд итгэж одоо юу гэх юм боловсруулаагүй байгаа тэр цаг үед бол тэр гүншигийн дэнгийн цагмын ишээгийн савн гэж байгаа зүйл маань раншин нарыг. Тэрний мөн чанар. Тэр мөн чанар нь бол раншин нарыг. Түүнийг бол сонсох одоо тэргүүтэн энэ одоо нөхцөл шалтгаанаар ингээд тэтгээд өгөх юм бол сойдавис тийм ээ. Тэгээ тови жинжи сойдавис чадварду журва жайжуржирэг гэдэг юм. Жайжуржирэг. Тэ раншин нарыг мөн чанарын одоо зур гэсэн маягтай. Раншин нарыг маань бол тэр гүнший дэнгийн цагмын ишээгийн савн бол төвижинж сой мадаа бицэна раншин нарыг. Төвижинг сой дави цайна энэ бол жажуржирэг бол төөрч байгаа. Жажуржирэг бол раншин нарыг биш. Одоо тэр бол раншин нарыг биш. Тэр жажуржирэг бол дэлгэрэх. Ийм болж байгаамаа гэж ингэж үздэг байх нэ. За энэ бол дүнгийн жаврангийн Симзамба буюу гүнший хайлан бий Симзамба бол ингэж. За гүнший хай мэлэн бий Симзамбаны гэсэн. Гүншийг бол хүлээн зөвшөөрдөг. Гүнший гэдэг юм тогтоосоо одоо байхгүй. Гүнший гэдэг юм байхгүй. Тэр сэтгэл маань л одоо би гэдэг чинь тэр сэтгэл гэж одоо хэлдэг гэх юм уу да. Ийм одоо Симзамба бол юу гэдэг вэ? Нанги жүнчби дүүги дэна ёби цагмын ишээгийн савн жэндан тийм ээ жэндан парадна жэндан цайна тэгва сүмбу гарангийн догба жирунгийн нювадэ раншин найраг сууд гэж. Хэл найраг. Үгүй гэхээр нанги жимчд дүүги дэна ёбин тийм нанги жимчд дүүг. Нанги жимчд нь бол адилхан шүү дээ тийм ээ. Нанги жимчдийн дээр байгаа тэр одоо цагмын ишээгийн савн болвол нөхцөл шалтгаан бүрдэх юм болвол тэгва сүмбо гарунгийн буюу тийм ээ одоо нянто тэгва ранжил тэгва тэгчин тэгва энэ гурвын аль нэгнийх нь бол
Тэр үзэл онол төрөх тий жирэмгийн нува тэр чадал нува дэ аншин нарыг. За энэ багчиг нува гэдэг энэ одоо нэг хоёр зүйл ингэж маш их гардаг. Нува гэж тийм. Жирэмгийн нува гэдэг нь бол тэр гурван одоо хүлэгний тийм ээ Нянтой Аранжил, Сарвага Братика Будда тэгээд одоо бодисатын одоо төрөл энэ гурвын аль нэгнийх нь үзэл онол зам төрж төрөгчөд одоо төрөхөд бэлэн болсон тийм чадал бол байгаамаа. Тэр чадал бол аншин. Энийг бол аншин. Тэгээ энэ нува багчиг өнтрийг бол бас Жудан жин цаннаа тийм ээ уг шалтгаан нь бүрдэх юм бол шивийн овор шив болж тийм оюун ухаан болж шивийн овор жүр бадан мажургийн гон ялгадаг. Жиндан тэна шивийн овор жүр бадан мажургийн гон. Ерөнхий тойм нь ийм маяг. Нува гэдэг. Нува чиг хоёр бол би ойлгож. Одоох нь. За жансаалаас жансаалаа. Тэгэхээр энэ тухай жансаад юу гэсэн байна гэхээр Жанчуу Симба намжи риг дэни дордуна намба нийдэ раншинжис найваадан яндагбар дувао гэж байна гэж. Энэ нь юу гэсэн үг вэ? Дэла раншинжис найвын риг гэдэг нь бол юу юм гэхээр Жанчуу Симба намжийн жимчид дүгийн чадвар гаян батэ гэж. Дэни жигнэ жигдү жүдэ онла тогма мэдвийн дүйжан чөнижис това. Яг энэ саяны чөнижис това гэдэг яг саяны маягаараа л ойлгоо шүү. Тогма мэдвийн дүйжан чөнижис това гэдэг нь шинээр ямар нэгэн зүйлээр гаргаж ирж тавьсан биш тийм ээ. Жогжижис тарду шаваа маямба. Гаран тогма мэдвийн дүйнэ жүдэ онва. Тийм ээ. Тэргүүшгүй цагаас ингээд дамжаад ингээд ирсэн. Тогма мэдвийн дүйжин чөнижис това. Дүйжин гэдэг байгаа. Дүйжин гурангийн чөнижис това. Дэд аваа энэ гэж. Дэд аваа энэ. Тэла яндагур дүвийн риг гэдэг нь юу хэлээд байгаа юм бэ гэхээр он гэвин заваа гомбор жаваала хаваага юм ба дээ. Тэгэхээр энэ бол яндагур дүвийн риг гэдэг нь бол урдын одоо буйны одоо үндэс тийм ээ. Үүнийг бол дадуулснаар бол болж байгаа гэсэн. За шэдан. За тэгэхээр бол жансаа дугаа раншин найраг тэрээр яндагур дуваа гэсэн тийм яндагур дүвийн риг гэдэг хоёр зүйл бол цагийн бол тааш тийм ээ. За энэ бол одоо күнши хайм элен байсан зам. За мөн энэ тухай бол нянсаа лайж ханс тавунд брэву мажижин брэву матубана права шижао гэж. Ангице брэву жижин брэву дуби цэнани савун гаян бадэдан брэву гаян бадэ жигдүдүнэ ич ригдэ рагба шижавар домбуржуроо. Чэсун. За энэ нянсагийн энэ дүн юу гэсэн үг вэ? Савун дэ гэж. Ямар савун гэж байгаа вэ гэхээр энэ цагмын ишээгийн савун гэж. Цагмын ишээжи савун дэ тэрээр брэву мажижин брэву матубана права гэж хэлж байгаа. Права шэжаог. За энэ нянсагийн энэ дүн бол юу гэсэн үг вэ? Тэр цагмын ишээгийн савун байгаа шүү дээ. Тогмын жүдэн он. Тогма медоны жүдэн он. Тэр цагмын ишээгийн савун брэв мажижин брэву матубана права буюу раншин нариг юм аа. Янз бүрийн одоо зүйлээр одоо нөгөө цой даваа баян ба тийм ээ. Тэтгээг одоо нөгөө сонсох сонсох гэдэг юм уу тийм юм аргач гэдэг юм уу. Эсвэл одоо өөр юу байдгийг. Олон янзын одоо нөхцөл шалтгаанууд байж болно шүү дээ тийм ээ. Олон янз. Тэрдгээр нь одоо бүрдээд үр дагавар нь гарах юм бол өөр.
гараагүй яг одоо нөгөө тэргүүлшгүй цагаас дамжиж ирсэн тэр байгаагаараа ингээ байж байгаа нь бол юу гэж раншин найраг юм. Үүнийгээ бол права гэж нэр. Нянсаад шүү. Нянсаад тийм ээ. Права. Браво мажижин гэдэг нь бол тэр түрүүн тэгсэн штэ тий. Самын ишигээ сав gendam paradna тэгвэл сумба гарунгийн нөгөө нюаде раншин найраг сууд оо гэсэн штэ тий. Тэгэхээр бол тэр браво мадува гэдэг нь gendam апарадва энэ үү. За гангица браво жижинс гэж. Мэдээ нэгэн цагт бол одоо ингээд брав гараад брав дуа ди цэнанix брав дүүлсэн тэр цагт нь бол тэр савн гаимбадэ брав гаимбадэ жигдүү дүүнэ ичэр ригдэ рагба шэжав. Рагба шэжавар домж уу. Рагба гэдэг нь юуг нь хэлж байгаа юм бэ гэхээр жажуржи риг гэдэг. Жажуржи риг. Раншин найраг жажуржи риг гэдэг хоёр юм Сэмзамба хоёулаа ярьлаа шүү дээ тийм ээ. Аль нь ч вэ. Хоёр өөрөөр л тавьж байгаа. Тэгэхээр бол энэ брав дуа ди цэнаны савн гаимбадэ нөгөө самын ишигийн савн маань бол яг нөгөө юу лээ жигдүү дүүнэ гэдэг нь бол ингээд нөгөө раншин найраг маань бол юу болж байгаа. Өөрчлөгдөөд гэх юм уу, хуурайд гэхэд түүнүүд дүүнэ ийчэр ригдэ тэр нөгөө риг маань бол рагба шэж аваа. Тэр нь бол жажуржи риг бол. За шэсэн. Түн дидан огна нянанла жунга намла багна тийм ээ. За энэ саяны одоо дүн болоод ансаа тийм ээ. Тэгээд түрүү нөгөө дээр гарсан дүн чи юу лээ? Жансаа болоод саяны энэ гардаг нянса энэ шүү дээ. Саалаа жаан гэдэг. Нянса энэ одоо бүгдийг бол ингээд энэ бүгдээс ингээд багцаалаад ингээд бодох юм бол лүгдэлаян гэж тий. Сэмзамбийн лүгдэлаян гэсэн санаа шүү дээ. Сэмзамбийн энэ ёсон ч гэсэн раншин найрагдан жажуржирэг галвар нан үес тийм ээ. Галва байна гэж. Галвар нан үес тоглом янчидна раншин найраг медур марай гова дадэ гэж. Тэгэхээр яг уу гэхээр тоглом гэдэг чинь зам мөрд ороод тийм үү? Нямтойч бай, ранжилч бай, тэг чин цогломч бай. Ингээд зам мөрд ороод сонсох, санах, бясалгахыг ингээд хийгээд эхэлж байгаа шүү дээ, тийм үү? Тэгэхээр бол эн чинь нөгөө одоо юу гэж нэрлэсэн брав дүүийн цээж гэдгсэн үү? Тойви жинжи сөдаваач гэдгсэн үү? Аль нь ч вэ? Ер нь бол Сэмзамби ёсонд бол цогломоос дээш бол раншин найраг байхгүй. Байхгүй гэж хэлэх хэрэгтэй байна. Болж байна. За энэ дүнтааных нь л одоо нарийн одоо ялгаа гарч. Энэ энтер бол юун дээр байхгүй шүү дээ. Дүнтаарын чин пряма энтер дээр бол одоо Сэмзамбийн дүнтааг бид нар уншижсэн. Бид бол энтер ингэж нэг гарахгүй шүү дээ. Тэр бол маш ойн тогтсон дүнтааг нөхүүлсэн байгаа шүү дээ, тийм ээ. За тэгэхээр энэ бол энэ тэнд гадаад идвэл. Тэгэхээр нөгөө брав дуа мадува гэж тийм брав дуа мадува эсвэл одоо тойвижинги сой дава сой мадава гэж. Тэгэхээр бол раншин нарыг жажуржирэг бол эндээс нь ингээ харахаар энэ хоёр ч бол галваа юм байна. Тэмцэн бий. Тэгэхээр нөгөө хоёр ингээ ялгаа гаргаад нэг нь одоо тэр брав дуа цай гэдгсэн үү тойвижинги сой дава гэдгсэн үү энэс дэшээ жажуржирэг болчихж байгаа гэхээр цогломоос дэшээ бол раншин нарыг медур мараа говадаа алчирла эдэн мэдүггоо гэж. Алчирла эдэн мэдүггоо гэж. За тэгэхээр ингэж бол тавих хэрэгтэй юм шиг байна. Гэхдээ бол одоо энэ эдний одоо энэ дүнтааны энэ их зүйлд нь бол сэтгэл их татахгүй байна гэсэн. Тэ? Сэтгэл их татахгүй байгаа гэх юм уу? Эсвэл тийм итгэлтэй биш байна. Эдэн мэдүггоо гэх юм. Гав дээр тэгвэл сумбу сосор риг нээвадан андуя риг мангээвадан ригчжин сэмжансуг шалжишэва эндэ за энэ бас хэсэг юм ярьж байна шүү дээ.
А за тэгэхээр энэ үед бол тэгва сум бол сосор риг нява тийм ээ. За нянто тэгва ранжил тэгва тэгчин тэгва тус тусад нь риг нява буюу одоо тэр аль зам мөрөөр орох нь одоо баттай болж байгаа. Риг нява тийм ээ. Нянто риг нэ ранжил риг нява нэ тэгчин риг нэ а мөн гандуян риг мангява гэж байна. Алинд нь ч риг мангява. За мөн ригчиж симжан гэж. Бүр язгуур тасарсан гэж. Ригчиг симжан. За ийм ригчижийн симжан одоо тэргүүтнийг бол бүгдөө бол аюу ингээ бас номонд юм гэж шалжи шева энд дөдөө жанлаас шалжи шева энд гэдэг нь хэн хэлж байгаа вүлээ? Шалжи шева нь хэн бэлээ? Тэгэхээр лүнгийн жаврангийн симзан ба. Лүнгийн жаврангийн симзан ба. Шалжи шева нь бол лүнгийн жаврангийн симзан ба. Шева энд дөдөө жанла лала жигдүү нёвөр жонэ жот. За лала гэдэг нь бол заримуд гэсэн санаа шүү дээ. Зарим нэг нь бол лала жигдүү нёвөр жонэ ёт. Лала гарвын чоним гүндүү жом. Лала тарва чатун гева мэд. Гарвуу мямба ёдва жуудан барал. Тэгэхээр энэ ойлгомжтой байна уу те? Заримуд бол гимт явдалтай. Гимт явдал. Нүгэл хилэнцэг хийдэг. Муу явдалтай байдаг. Заримуд нь бол гарвын чоним гүндүү жом тий. Одоо буйны үйл цагаан зүгийн ном үйл бүгдийг бол гарсан. Юусоо тийм байх. Зарим нь бол тарва чадун гева мэд гэж. Зарим нь бол одоо нирваныг олох буян байх. Буйны одоо нирваны хөрөнгө болох юм байна. За энэ бас энэтэй холбоотой янз бүрийн түүнүүд түүхүүд энэ төр бас байдаг шүү дээ тийм ээ. Нөгөө хүн багшийн үед би одоо ингээд дуурга болгосон гэлэн болгох. Тэгэхээр нөгөө дуурга болох гэлэн одоо болох тийм ээ. Цаашлаад нөгөө тарва тоглох юм буян байна уу юу гэж шинжилдэг. Тэгээ шинжилээд нөгөө нянтонууд те одоо гүн гав энэ төр бол танд одоо тийм буян байхгүй байна. Та бууц. Танд одоо хуурга бол юу байхгүй. Боломж алга гэж заасан. Тэгээ нөгөөч нь уйлаад омдоод явж байгаа бурхан багштай таараад тэгээ бурхан багш яасан. Тийм юу байгаа шүү дээ тийм ээ мэднэ. Тэгээд бол одоо надад ингээ би одоо гэлэн одоо хуурга болъё гэсэн. Одоо намайг ийм юуг буянгүй хуурга болох юм заяаг юм. Тэгээд чинь бурхан багш. Бид нар бол мэдхгүй. Бид нар бол яг хөө гэхэл нөгөө баг хүлэгний юу одоо гансгууд бодгаалууд учраас нөгөө тэдний мэдих тэр нөгөө бид нар онш үзсэн шүү дээ. Тэр онш тэр мэлмийн бол хязгаартай. Тэгэхээр таны хувьд бол тийм буян байна. Тэр нь бол одоо маш одоо урт хугацаанд өмнө урд бол одоо тэр нөгөө нэг сураг тойрсон. Тэгээ нөгөө юу байх та. Нэг ялаа байсан юм шүү. Тэгээд ялаа байхдаа нэг тэр үхрийн одоо зураг тойрсон тэр үхрийн хуурайны мөр дээр тогтсон усан шалбаагийн дээр ялаа байхдаа ингээд нөгөө тэрийг дагаж нисэж байгаа нэг зураг тойрсон. Тийм одоо буян бол байна. Тэгэхээр тэр буйны чинь одоо хөрөнгөөр бол зураг би хэлж байна. За нэг ийм юу байгаа шүү дээ. Тэгэхээр бол тэр заавал тарва чатун гева бол байх хэрэгтэй. За тийм учраас заримуд бол тарва чатун гева байдгүй. За гарвуу мэн ба яба жуудан барал гэж тий. За тэгээд бол одоо буян нэг дорой тэгээд яах нь тэр жуудан барлаа. Хэмээн зарлагдсан. За уг шалтгаан. Жүү ах. За хоонарэ. Оноо жанлаас. Оноо жанлаа гэдэг нь мөн адил одоо энэ дөдөө жан. Дэшин шигнэд дийчэр догун ди нямбуучин шэ сэмжан тамжид хам дэвэр шиггүй нямбуучин дүү сумбатан галуу шинаа мянгалдэ. За энэ бас одоо зүү ясна тийм ээ. За тэгэхээр бол саяны дээр өгүүлсэн дээр бол зарим нь муу явдалтай, зарим нь одоо баахан нүгэл хийж идэг, байнга л одоо нүгэл хийж идэг гэсэн санаа шүү дээ. Гарвын чоном гүндүү жом гэдэг.
тарваач хатун гява байхгүй тэгээ гарвуу мямба ёбо жуудан барлва. Гих мэтлэн одоо ингээд бүр нирваныг олох одоо үндэс хөрөнгөч байхгүй ийм байдгаа гэж альцсан байна гэж. Тэгвэл додож онд бас юу гэсэн байдгүй гэхээр дишин шигний дийчэр догон ди нямбуужин гэж. За тэгэхээр дэвшин шигва буюу бурхан болох одоо тэр бурханы мөн чанар. Бурханлаг гэх юм уу? Тийм ээ одоо зүгээр энгийн хар яриагаар хэлбэл тэр бурханлаг мөн чанар бол амьтан бүхэнд байдаг юм аа гэж ингэж айлт. Амьтан бүгд байна тийм ээ. Цэмгээр аншин ойсолвоо гэх тийм ээ. Гэрлийн мөн чанар нь бол ийм гэрлийн тунгалаг гэрлийн мөн чанар. За тэр бурханлаг чанар бол амьтан бүхэнд байдаг айлт. Хэмээн хамаг амьтан хам дэвэр шигвийн нямбуужинд сүм бадан галуу. Тэгэхээр бүгдэнд нь одоо тэр бурханлаг чанар байгаа гэж хэлсэн. Бурхан болох бурханлаг чанар гэдэг маань юу гэсэн үг вэ гэхээр хүн болох тэр үндэс хөрөнгө нь бол байгаа гэсэн байна шүү дээ, тийм ээ. Тэрийг одоо тэрэн дээрээ тулгуурлаад бид нар одоо энэ нүгэл хилэн цэний юмаа арилгаад тэр муу сэтгэлээ төвчээд тэгэл нөгөөх нь гараад ирж байгаа. Тийг л одоо бурхан гэж хэлж байгаа шиг ийм маягаар ярьж байгаа шүү дээ, тийм ээ. Түүнээс ч одоо бурханд бидэнд байхгүй цоо шин эрдэм энэ гэж байхгүй гэдэг байгаа шүү дээ, тийм ээ. Бидэнд одоо динэнзэн ч гэдэг юм динэнзэн самади бясалгалын одоо юу байгаа шүү дээ, тийм ээ. Авьяас чадварч байгаа жижиг хэмжээнд ч гэсэн бид нар бас тийм бясалгал энэ төр бол хийж л байгаа. Өөрснөө мэдэхгүй тэрийг бясалгалж хийж мэдэхгүй хийж байгаа ч гэж мэдэхгүйгээр байгаа. Тэгэхээр тэр бүх эрдэм бол бидний сэтгэлд байгаамаа. Тэгэхээр бол тэр дишин шигвийн нямбу шим нь бол одоо хамаг амьтанд байгаа. Дээр болохоор зэрэг харваа чадун гявамэд гаваа момбо жуудан барал энэ төргээд энэ нь хоёр чинь хоорондоо энэ хоёр сургаалын одоо тий нэг номон дээр хоёр хоорондоо харшилж байгаа юм биш үү? Харшилж вэ шүү дээ гэх юм бол энэ бол тийм биш гэж. Мянгал дээ гэж. Мянгал хоорондоо харшлахгүй маа гэж. Дүн дийн доны за тэр таны энэ татсан энэ дүнгийн утга нь бол юу юм гэхээр Сэмжаан тамжижийн сэм раншинжийн ой салвын нямбуужиндүүд юм биш. Таны энэ дүн бол хамаг амьтан бүгдийн сэтгэлийн мөн чанар бол тунгалаг гэрлийн одоо ийм мөн чанартай гэж ингэж үзүүлсэн ийм л юм. Сэмзамба раншин найраг дүжээсүү шидва шиндүү Сэмзамба бол раншин найргийг дүжээ гэж тавьдаг тийм ээ. Сэм гэдинги чоин гэдэг байгаа шүү дээ. Тэгээ сэм гэдинги чоин бол чоин дагва шүү дээ. Дагва тийм мөнх шүү дээ. Мөнх. Тэгэхээр Сэмзамба бол раншин найрыг дүжээ гэж тавьдаг. Дүжээ буюу мөнх ус. Тэр мөнх ус гэж тавьж байгаачлан тэр Сэмжаан тамжижи. Сэмжаан тамжижи сэм өөрөө шүү заа юу. Сэм өөрөө Сэмжаан тамжижи сэм Коран раншинжийн ой салва гэсэн үг шүү дээ. Сэмжаан тамжижи сэм нийт Сэмжаан тамжижи тэр сэтгэл нь өөрөө бол раншин ой салва. Ой салвын нямбуужин. Тийм сан. За тэгээд Сэмзамба раншин нарыг дүжээсүү шеба шиндүү бö кажигжанс бүгдийн одоо дэвжээжийн сэм салриг раншин найрагсууд одоо янла дэян жудлама. За энэ дэвжээжийн сэм салриг за энэ одоо бид нар лойрог уншижсэн. Тэгэхээр одоо яг л энэ нэр томьёонуудын бэрхшээлтэй байдал маань бол тэгэхээр Монгол хэл дээр бол оюун ухаан гэдэг чинь нэг утгатай шүү дээ. Төвд хэлэн дээр бол ло, ригва, шива гэдэг чинь бол одоо яг үйл ажиллагаанууд нь бол өөр тодорхойлж өгч байгаа шүү дээ. Нарийн ялгаж өгч байгаа шүү дээ. За тэгэхээр бой хажиг бол дэвжээж исэн буюу одоо тэр Нисванис тэргүүтээ муу одоо тэр юм нь байж байгаа юм хэр буртагтай тийм ээ. Гэртээ энэ тэглэлийн болвол тэр нэг юм гигэн чанарыг тэглийн одоо салриг хэртцэн ахгүй хэртцэн гэвчиг бол тэр гэртээ боловч өөрийнх нь мөн чанар бол гигэн тодорхой гэдэг салва тодорхой гэсэн. Яг ингээд зүгээр солоноос харуул тодорхой л гэсэн үг л дээ. Салриг гэхээр тэр тодорхой одоо
нартай тийм оюун байгаа байхгүй юу. Тэгээ энэ салриг, лориг гэдэг байгаа чинь лориг ба хоёр адилхан шүү дээ тийм биз. Монгол хэл дээр бүр нэг утгатай. Лориг ба лориг гэдэг байгаа чинь тэгвэл дожин юм болт гэдэг дагслаа яадаг шүү дээ. Довин жон юм. Ло гэж хэлжүүл болох юм биш. Заавал лориг гэж хэлэх юм юу. Энэ маш том ялгаа байгаа шүү дээ тийм ээ. За тэгэхээр тэр дивжээжийн сим салриг раншин найраг гэсэн додва янла. Дэян жудламаад бол юу гэсэн бэ? Жулар дансрын чумбуус хүнчин жанжээний рикхэн бранзи дандаа дисэг най жедан гэж. За дансрын чумбуу гэдэг нь бол их арш гэдэг нь бол бурхныг хэлж байна. Бурхан анжээ. Бурхан бэр хүнчин жанжийнээс тийм ээ хамгийн одоо болгоогч бэлгүүнээр мэлмигээр тийм жанжээний рик хам баранзи адил дисэгнэ гэж тийм сигнэ жеда химээсэн хийгээд за одоо язгуур махбод тийм ээ тийм баранзи гэж байна тийм бол өстэй болно. За түрүүний дээр жишээн дээр асуучаас тийм баранзи дас дисэгнэ химээсэн хийгээд за ингээд хүн бол дутуу ингээд тийм химээ хийгээд дэшин лүжин ла ёд цагва мэдвийн шива барангмайн зидан да химээсэн хийгээд доцоглаас дэлэг сэмла санжээжун рансам дэла чагцоолоо гэж дэлэг сэмла санжээжугааны рансам дэла хамцаалоо гэж тийм ээ. Тайтар амгалан тэглээс бол хүн гардаг юм мэдлдэг юм аа. Тийм учраас бол яг нь өөрийн сэтгэл түүнд бол өрөг мөө гэсэн шүү дээ. Тэсүгжис дондоо санаа. За химэн зарлагаас эдгээр одоо энэ утгыг бол ингээ бодоод юу гэж ойлгож байна уу гэхээр Дэний Дэн намжин гомбо маян дэ гэж. Тэгэхээр түрүүний хэлсэн тэр дивжээжийн сим салриг раншин найраг бол эдгээр тэр лүнгийн утга бол биш юм а. Маян дэ раншин найраг сам бишиг нямбу чойн думаажиги дэнэ шаг говор огноо чадвичроо гэж. За раншин найраг буюу тэр одоо хонлог одоо мөн чанар буюу дишиг нямбу чойн болвол думаажиги дэнэ буюу мөнх одоо тийм ээ уран эс үйлцсний дээрээс амнах хэрэгтэй гэдгийг бол хэрэгтэй гэдгийг нь бол доор одоо доор үзүүлнэ гэж. Тэгэхээр Симзамба бол раншин найраг дүжээсүү шадвай. Тэгэхээр дүжээсүү хайлгана. Дүжээсүү хайлгнаж байгаа учраас яах нь одоо тэр дагуу ч юм уу тэрнийг дагсан ч юм уу яг түүнтэй санал нэг байгаа ийм одоо төвдийн одоо зарим хажигуд бол одоо юу гэсэн төвдийн одоо зарим мэрэгд бол саяны маягаар дивжээжийн сим салриг раншин найр өсвөд одоо юм. Тэгээд жүд ламаа дансрын чумбог үнчин жин ихэн баранзын дандэ дисэг наашэд дэшин лүүжин да одоо савгаа мэдчээ барамазид даашэдэн туцыг дэлэг симла санжээж рансан дээлаж ханцав. Шишиг дондоо сантэний гомбо маянд раншин найраг буюу дишиг нямбу чойн гэдэг бол думаажи гэдэг нь шат огнооч. Думбаны цагмын хишиж савн жиж раншин найраг маян бартал раншин найраг гом мацсан. Сагмын хишээгээ савн гэдэг юу юм бэ? Гэх бол одоо өнөөдөр энэ раншин найргийн дом ацсан мэчэрдэ гэж. Тэгэхээр раншин найрыг гэдгийг бол энэ юу гэж дом ацсан мэчэрдэ нянанла ядаггийн раншиндо найвэрглаа раншиндо жодо донжод хойсоо ши онороо матувдэ агва догоон жиж чирнэ гэж яан нянанла жуе нам оноо жижүүшэр. За өнөөдөр энэ хүрээ зөвлөе.